Юуны өмнө миний контентд орж надтай зүг энэ харийн хүнтэй хийсэн ярилцлага дугаарыг хийх болсонд маш их баяртай байна. Харийн хүнтэй хийсэн ярилцлагын талаар яаж мэдэж, яаж олж сонсч авсан бэ? Хар харыг 70 ертөнц сонирхчдیں۔ Мэжидлээ. Хэд пэйжийн модерент ням самбо гэдэг юм байна. Ер нь энэ группуд одоо танах ямар зарчмаар ажилладаг? Яг хар харыг 70 ертөнц сонирхдаг хүмүүс сонирхолтой мэдээлэл түгээх ч юм уу те. Тиймэрхүү л. Тэгээ тэргээ модератор болгоод дэмжиж авчдаг тийм. Харин нэг тэмдэглэл дээр байгаа шүү дээ. Тийм. Хүсний дараа сүнсэн ингээ бие салгаар ингээ тийм одоо тийм цахилгаан дэлгэц, хавлгаан дэлгэц буюу гоё аялгау их шиг ингээ. Тийм аялгау одоо нөгөө нэг тийм энергийн янз бүрийн тийм давтамжууд илгээгээд шүү дээ. Тэр сүнс рүү одоо хүн байхдаа юунд дуртай байсан, хайртай дуртай сонирхдаг байсан тий. Тэр бүх юмар ингээд өргөтөж одоо өөрийнх нь бодлоор өөрийг нь өргөтөд байх гэсэн үг шүү дээ. Тэр нь бол тэр сүнснийх нь. Тэгэж тэр хавх цангуунууд нь сүнслэг тэр хавх цангуунууд нь ажилтдаг гэж байгаа. Клиник хөлд орсон хүмүүс бас үнийг харсан байдаг байхгүй тий. Яг тэгэхээр клиник хөлд орчоод ийм зүйлийг харлаа бүгд нэг юм адилхан байгаад байдаг. Тэгээ энэ нөгөөдөөгөө баталгаа юм шиг тий. Яг тийм зүйл үнэхээр байгаа ч юм шиг. Гэрлээс зүхтах гэж оролдвол улам илүү өөрлөгөө татна гэж байгаа юм тий. Зүхтах гэж оролдвол. Тэгэхээр очвол хавханд зүхтах гэж оролдвол бас хүч нь илүү сайн ажиллана гэж байгаа. Тэгэхээр зүгээр юу ч хийхгүй идэвхгүй байх хэрэгтэй юм болов. Буддагийн нөгөө хоосон чанарын ойлголттой. Ер нь айгүй ойрлцооч юм шиг тий. Яг амьдралаас ямар ч зууралтгүй тий. Ямар ч тийм хорогдлого явах хэрэгтэй юм шиг тий. Тэгчээж одоо тэр хавх дөнгнөөс нь арай нэг мултрах боломжтой юм шиг. Ямар нэг одоо ингээд дорсомж хүн байсан ямар нэг дорсомжоо бодонгууд тэр дорсомжиндаа гацчихна гэдэг байгаа шүү дээ. Одоо нэг торон төрөлтсөн юм шиг. Тэр сүнс нь тэр нэг дорсомжныхаа орон зайд гацчихна гэдэг байгаа. Тэгж байжгаад гацж байжгаад тэгээ нөгөө нэг дараагийнхаа шат руу явчихдаг. Харийн хүнтэй хийсэн ярилцлага номны 3 дугаар хэсгээс Эйрлийн хийж байгаагаар бол манай сүүн зам галактикт 10,000 жилийн өмнө тэд анх орж ирсэн гэж байгаа. Тэдний гол зорилго нь Old Empire-ыг устгах зорилготой байсан. Яг жинхэнэ нэр нь бол Old Empire биш л дээ. Матильдад ойлгуулахын тулд Old Empire гэдэг нэршлиг өгсөн гэж тайлбарласан байна. Энэ буруу хүчний Old Empire-ийн бүлэглэл нь Шанаг 7 одны төгсгөлд байрладаг гэж тодорхой хэлсэн байдаг. Харин одоогоос 8200 жилийн өмнө одоогийн Пакистан, Афганистаны хилийн ойролцоо Гямлан ууланд 3000 гишүүнтэй домын хүчний баазыг байгуулсан гэж байгаа. Уг бааз нь гив гинэт Old Empire-ийн хүчинд цогогдсон, бүгд олзлогдсон дэлхий дээр оюун санаагаа арчуулан хүн болж төрсөн гэж байгаа. Домын хүч үүнийг сонсмогцоо дахин хүчээ илгээсэн ч тэд мөн дахин ялагдаж бидэнтэй адил хоригдсон оюун санаагаа арчуулан дэлхий дээр хүн болж төрсөн байна. Домын хүч ялагдсан ч гэсэн илүү том цар хүрээтэй ажиллагаа явуулсны эцэст Марс гариг дотор байгаа Old Empire бүлэглэлийнхнийг олж илрүүлээ зогсохгүй тэдний машин тоног төхөөрөмж энэ дунд хамгийн аюултай нь оюун ухаан арчих төхөөрөмж. Оюун ухаан арчих төхөөрөмж нь гэрэл цахилгаан долгион маягаар хуурмаг үзэгдлэр хавхлан авч оюун ухаан санааг нь арчиж дэлхий дээр хүн болгон төрүүлдэг ийм төхөөрөмж ажээ. Old Empire-ийн эдгээр аюултай төхөөрөмжүүд нь тэднийг ирэхээс өмнө хэр удаан ажиллаж бидний оюун ухаан санаа бусад иргэншлүүдийг авчирч хорж байсныг чухам мэдэхгүй гэжээ. Ингээд домын хүч Old Empire засаглалыг унгаахын тулд бүрэн хүчээрээ дайрсан энэ нь манай Христийн тооллын 1236 онд Old Empire-ийн хамгийн сүүлийн хүлгийг сөнөөснөөр төгсгөл болсон гэж үздэг. Эйрл эндээс нэг чухал зүйлийг онцлон хэлэхэд хамгийн сүүлд 1903 оны үед тэдний нэг чадварлаг сүнс хүний биед орж тусгай ажиллагаа явуулж байсан боловч тухайн биеэсээ гарч чадлагүйгээр мөн дэлхий дээр хоригдол болж төрсөн гэж тэрээр ярьжээ. Үүнийг судалж үзсэн домын бүлгийнх энэ төхөөрөмж нь дэлхий дээр сүнс илэрсэн тохиолдолд түүнийг даруй барьж авч хэдэн тэрбум магнитуудын хүчээр тогон цохиулан түүний оюун ухаан санааг арчин хүн болгодог гэж хэлсэн Эйрлийн үгийг Матильда тэмдэглэн бичсэн байдаг. Хэдий Old Empire ялагдсан ч гэсэн Old Empire-ийн бүтээсэн ой санамж арчих төхөөрөмж нь идэвхтэй ажилласаар байгаа бөгөөд энэ нь домын хүчинд дэлхийд туслах гэсэн оролдлого нь бүтлгүүтж одоогоор домын хүч нь ажиглахаас өөр арга зам байхгүй хэмээн тайлбарласан байна. Энэ дайм болох, бий болох үндсэн шалтгаан эхлэн хаанаас юунаас эхэлсэн? Номон дээр гарч байгаа шүү дээ тий. Дэмэ манай нарны системийг олж нээгээд манай нарны систем бүс рүү орж ирээд тэгээд дэлхийн гариг дээр бааза байгуулсан байсан чинь одоо нөгөө нэг
Old Empire-ийн зүгээс тэр баазын устгаа ийцсэн. Тэрнээс өмнө ч гэсэн угаасаа энэ хоёр бүлэгчийн угаасаа хоорондоо тийм дайнтай тийм одоо юу байсан бэ л шүү дээ. Системийн тогтолцооны зөрчилдөөн байгаа шүү дээ. Угаасаа Old Empire одоо тэр домен хүчнийхэн орж ирэхээс өмнө аль хэзээ иргэшээцсэн тийм байсан. Тэгээд дээрээс нэмээд өөрсдийнх нь тэр бааз тэр 3,000 хүнтэй тэр юуг нь эзэлдээд хүмүүсийн одоо энэ боол болгосон гэдэг байгаа шүү дээ бас сүнсний. Тэгээд тэрнээс болоод одоо нэг домен хүчний дайн ихэлсэн гэдэг тийм тэгэж гардаг шүү дээ. Old Empire чинь бол үзэл бодол дээр юу гэж явдаг вэ гэхээр хүчтэй бол тэр хүчгүйгээ одоо дарангуулах, боолчлох. Тийм ерөнхийдөө систем нь одоо тийм дарангуул тиймэрхүү юм дээр тогтдог тэгэж одоо бусд гаригуудыг эзэлдэг. Тэгээд тэр эзэлсэн гаригуудаас сүнсийг одоо төрөл зүйлүүдийн сүнсийг одоо ингэж нэг гариг дээр ингэж бөөгнөлж ингэж хорддог тиймэрхүү системтэй тэгэж одоо нэг боолчл тиймэрхүү боолчлалтай тийм үзэс сурталтай бүлэглэл байгаа шүү дээ. Нэг домен болохоор харин тэрний эсрэг их чөлөөтэй тиймэрхүү үзэс сурталтай тийм эртнээс л угаасаа сансрын тийм хоорондоо аягүй тийм дайн тулаантай тийм хоёр юу байсан. Тэгээд тэрийг бас дэлхийн гариг тэр нь илэрсэн. Одоо нэг Old Empire аль хэзээ дэлхий засаглал тогтсон байгаа байсан. Ирэх үед нь тэгээ яг тэрийг мдээгүй байсан. Тэгээд ингээд өөртөө хүчнийг алдсан. Тэрнээс болоод дайн болсон. Тэгээд дайн хэр удаан үргэлжилсэн гэсэн. Ойролцоогоор нэг 5,000 жил юм уу? 5,000 жилийн туршид хоорондоо дайсан гэсэн үг тийм. Тэр мөргөлдөөн болсноос хойш л ерөнхийдөө дайдаж эхэлсэн юм шиг байна. Тэгэхээр нэлээд удаан үргэлжилсэн тайм болж таарч чинь тий харин хоёр хүчний дунд. Тэр үедээ ингээд одоо нэг ингээд шууд ингээд ширүүн тулаан болоод өнгөрчөөгөө зүгээр баг-багаар ингээд одоо нөгөө дэлхийд ихшээсэн байгаа шүү дээ. Тэр ихшээлсэн салахын тулд одоо ингээд нэг ийм сүнслэг юугаар ингээд тий бурхтын дүрээр ирэх ч юм уу ингээд нэг баг-багаар өнөрсөн байгаа юм л та ер нь бол тий. Түүхэн тэр ном дээр оруулах. Эйрлийн хийж байгаагаар бол домен болон Old Empire-ийн дайн нь Марна эртний өмнөх 4800 жилийн өмнө эхэлсэн гэж үзэж байгаа юм. Уг тулааныг сансарт болсон тулаан, дэлхий дээр болсон тулаан гэж хоёр ангилаад байгаа юм. Яг уу сансарт болсон тулааныг бид мэдэхгүй байж болно. Харин газарт болсон тулааныг ямар нэгэн түүх, эсвээс домог, шастер, туйл, эд бүлгийн зүйлсээр ч гэсэн ямар нэгэн байдлаар баримт үлдээсэн байх ёстой юм. Уг дайнтай холбоотой мэдээлэл одоогоор түүхчдийн дунд баримт огт байхгүй гэж хэлж болно. Харин баттай мэдээллээс бол манай эртний өмнөх 1274 онд Египтийн 2 дугаар Рамзес хаан цэргүүдээ удирдан Оронтес голын эрэг дагуу хийдүүдийн эсрэг хийсэн тулааныг түүхэнд үлдсэн хамгийн эртний тулаан байх гэж үздэг. Хэрэг үүнээс өмнө ямар нэгэн тулаан хийсэн гэж үзвэл тэр нь үлгэр домгийн шинжтэй байх магадлалтай юм. Дэлхийн нэн эртний номуудын тоонд ордог номуудаас дурдвал манай эртний өмнөх 400-аас 900-аад оны үед бичигдсэн гар бичмэл ном байдаг ажээ. 1947 онд Сүнсэн тэнгисийн баруун хойд эрэхт орших Кумараны агуугаас 2 малчин хүүхэд санамсаргүй байдлаар уг номыг олжээ. Уг номыг олон хүмүүсийн гар дамжиж ихээхэн гэмтсэн байсан байна. Хожим нь Английн эрдэмтэд үүнэн дээр судалгаа хийсний эцэст уг номыг тайлж уншвал одоогийн Христийн шашны уншдаг хуучин гэрээ тодорхой болсон юм. Харин уг номон дээр сайн болон муугийн хооронд өрнсөн дайн гэж бичсэн байдаг нь сонирхол татнаа. Дайнд ялагдсан муу хүч нь газарт унсан гэж бичигджээ. Тэгвэл манай эртний өмнөх 3000 жилийн өмнө бичигдсэн эртний Ведийн шашны сургаал номонд энэ дайны талаар маш олон зүйлийг бичжээ. Уг дайнд цэнхэр биетэй хүн оролцсон бөгөөд тэр цэнхэр биетэй хүн нь олон хачин үзэгдлүүд хийдэг ийм юр бусын хүн байсан гэж бичсэн байдаг нь хожуу тэдний шашинд Кришна хэмээн нэрлэгдэж үлдсэн байна. Уг Кришна гэж нэрлэгдэх хүн нь Эйрлийн хэлж байгаагаар бол тэр дэлхийн хүн биш, манай гаригийн чадварлаг сүнс дэлхий дээр хүн болж төрж даалгавраа гүйцэтгсэн явдал байлаа гэж Эйрл дурдсан байдаг. Кришна Аржунад хэлэхдээ эдгээр муу төрөлтөнгүүдийг устгах, эдгээр муу төрөлтөнгүүд нь дэлхий дээр байх нь нэн аюултай бөгөөд хор уршигтай гэж тайлбарлсан байдаг. Тэгэхээр Кришнагийн дэлхий дээр ирсэн гол зорилго нь муу төрөлтөнгүүдийг устгах зорилготой байсан гэж үзэж болно.
Кришна бол хиндуизм шашны гол үндэслэгч нь юм. Харин нийт энэтхэгчүүдийн хүн амын 70-80% нь хиндуизмын шашныг шүтэх бөгөөд Кришнад мөрөгдөг юм. Бараг хүн амынхан 3.2% нь хиндуизмын шашин буюу ойролцоогоор 1 тэрбум хүн байх магадлалтай юм. Гэвч монголчуудын дунд танигдсан Гаутама Сиддхарта буюу Будда маань ердөө 10 хүрэхгүй хувийг л эзэлдэг гэд бодохоор Кришна хэмээн нэрлэгдсэн уг цэнхэр хүн нь энгийн нэгэн байгаагүйг илтгэнэ. Тэг хүний бие махбодод ороод тийм харин дүрээр одоо түүхэн тэмдэглэгдээд үлдээ тэгээд шашны тийм дайн явуулж байсан байгаа шүү дээ. Тэгээд дээр үед бол одоо харь сүнснүүд байгаа ч гэдэг. Өөрсдөө бол ухамсар дээр хамгийн юм харьцуулаагүй. Тэр сүнснүүдийн л ер нь те хоорондын дайн тэрийг одоо тэр үеийн хүмүүс бурхан гэдээ ойлгоцсон болохоос ч тэр юу харь сүнсэн биетүүдийн л тийм нэг юм асуудал хоорондын сөргөлдөөн тиймэрхүү юм болж исэн юм шиг байна тий. Тийм бах тий. Тэгээд ингээд харь сүнсэн биетүүд ингээд дэлхий дээр төрөл авахаараа ингээд одоо бурхан ягаад гэвэл бурхан маягийн тиймэрхүү одоо хүн болдог тий. Ягаад гэвэл тэр дурсамж нь арчигдааг устдааг болохоор сүнслэг хүч чадал нь байгаа болохоор тиймэрхүү бурхан гэж хараад байдаг. Тэгээ бурхан гэж хараад байдаг тэр 100-да. Гэхдээ бас тийм сүнслэг оршихуйнаар бас бай. Зүгээр юм харь сүнслэг оршихуйнаар байсан байх магадaltaй шүү дээ ер нь бол. Тэ? Тийм бах тий. Өөрсдийнхөө яг хүмүүс шиг ингээд хоригдчихаагүй зүгээр яг өөрсдийнхөө тэр мэдлэг дурсамж хараа байсан. Гэхдээ зоригтой юм төрөл авсан. Тийм сүнснүүд харь сүнснүүд бас байсан байх магадaltaй шүү дээ ер нь бол. Дэлхий дээр эрт цагт харийнхан ирсэн бол одоогийн тэр үеийн хүмүүс бол бурхан л гэж харах байсан баг. Тийм шүү дээ. Одоо юу нь бол тий. Үзэж харагдаагүй тийм технологи тийм тэнгэр дээгүрний юмнээсээ ил яваад үгүй. Тэгэл харийнхны хувьд ингэж аа л да бас дэлхий дээр ингээд ирээд харахад дэлхий бол ингээм шорон системтэй ийм юу болчихсон гэж. Тэгээд харь хүний өнцгөөс бол дэлхий бол шорон гараг шиг харагдаж байгаа шүү дээ тий. Өөрөө бол тийм мэдэхгүй байгаа. Асар хэрэг чөлөөтэй байгаа шүү. Тийм мэдэхгүй байгаа шүү дээ. Сүнсэн биеэр оршдог гэж байгаа. Хэдэн мянган тэрлион жилийн санах ойтой гэж байгааг өөрөө бол тий. Дэлхий гараг баг энэ манай нарны систем дэлхий гараг үүсгэхээс өмнөх энэ сансар хэрэгст байсан байгаа хгүй да ер нь бол өөрөх нь насны хэмжээ бол тий. Оолтын баярын нэг айдаг хүчин зүйл үүдэн шүү дээ. Тэрний талаар дуртай. Сүнсний хэрэгчлөө шүү дээ. Сүнс хэрэгчлөөтэй болчих болох вэ гэхээс л одоо оолтын баяр чи хамгийн айдаг зүйл нь гэдэг байгаа шүү дээ ер нь бол. Сүнс өөрийгөө дэлхий дээр байгаа сүнснүүд ойхоо санамжийн сэрэгхүү гэхээс айгаад байгаа тийм. Айдаг тийм. Ягаад тийм бол тэр сүнснийх нь ой санамжийг устгаж ийж тэгээд ийм биологийн бие төрүүлж ийж тэр систем нь ажиллаж байгаа байхгүй да. Тийм бол тэгээд тийм байхад одоо нэг сүнснүүд ингээд сэрээд эхлэхээр одоо тэр систем норон унахал юм байна л да. Тэр нь л одоо гол айц нь болоод байгаа юм. Тэгэд бид нар ч өөрсдөө гэсэн хүчээ эзэмшээд ирэхээр айгаад нөгөөд чинь энэ дэлхий дээр ямар нэгэн байдлаар эднэрийг буцаж дурсамж нь сэрхүү гэхээс айгаад тэрнтэй холбоотой бүх материалуудыг бүгдийг шалгаж үзээд түүнийг ингэж устгаж исэн гэж байгаа тийм. Үе шаттайгаа. Тэгээ сүнслэг сэдвтэй холбоотой сүнслэг тийм үнэн мэдлгүүдийг устгадаг, дарж нуудаг тийм байсан байгаа байхгүй юу? Тийм. Яг тэгвэл бидний дурсамж сэргэх чинь гэдэг утгаараа айгаад тий. Одоо нэг 100 болгонд нь тааруулаад ингээд тэр матриц гэх юм уу тэр тарих угаалтыг одоо ингээд бэлтжижсэн л байгаа юм л. Тэднийг өөр дэлхийгээс гаригаас авчирсан гих нотлохоо баримтуудыг бүгдийг нь устгаж ямар ч сэжүүргүй болгож үлдээжээ. Энэ нь бидний Монголын 700 гаруй сүм хийдийг устгасантай адил жишээ юм. Old Empire-ийн сүнснүүдийн ой санамж сэрэггүй гэхээс маш ихэд айж элдв хэрэггүй байшин барилга гих мэтийн зүйлсүүдийг бид нараар бариулж мөнхийн завгүй байлгах гэсэн зорилготой байсан бөгөөд үгснийхэн дараа сайхан газар очино гэж зааж ухуулж байсны үүний хамгийн тод жишээ бол бидний сайн мэдих пирамид юм. Энэ бүтээн байгуулалт нь ямар ч ашиггүй, бүдүүлэг, ямар ч утга учир агуулмж байхгүй юм. Хүн төрлөختөн өдий болтол пирамидад нууц байгаа гэдэг боловч үнэн дээр эерлийн хэлж байгаагаар бол үүнд ямар ч нууц байхгүй. Энэ бол утга учиргүй барилга байгууламж бөгөөд манай сансрын хүчинд ийм утга учиргүй барилгыг хизэж барьдаггүй бөгөөд хэрэглэгч шалтгаан байхгүй гэж хэлжээ. Хүн төрлөختөө өөрөө болоод байгаа юм шиг тэгж өөрсдөө шийдээд өөрсдийнхөө эрх ачгийг өөрсдөө шийдээд ингээд яваад байгаа юм шиг газар дээр юм шиг тийм шиг мөртлөө цаагуур анч ингээд сансраас
хянахтай юм цахилгаан төхөөрөмж эсвэл газар доороос нь ингээд ухамсарт нь нөлөөлөх юм давтамж цасаас те цацаад ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд ерөнхийдөө боолчлоод байгаа байхгүй юу. Ухамсарыг ингэж хөгжүүлэхгүй те. Нэг бол нэг зохиомжтой шашин гаргаж ирээд түүнийг бүлгийн удирдагчаар нь тавиад тэрэнд нь гипнотик аргаараа үзэгдэл үзүүлээд одоо яг тийм сүнслэг тиймэрхүү юм сонирхоод байгаа хүмүүсийн шашин руу уруу татаад тэгээд тэр шашин өөрөө буруу юм руу чиглүүлж хаяад ингээд одоо тэр гацалт нь нөлөөлөд нь шүү дээ ер нь бол тий. Тэгж боолчлалтай авчижсэн. Тэгээд өөрсдийг нь мөнхийн харанхуй байлгах зорилготой. Тий, ерөнхийдөө ухаан бодлыг удирдах арга барил гэж ер нь яриад байгаа шүү дээ ер нь бол тий. Тэр харин тэмдэглэл дээр бол ухаан бодлыг удирдах гэдэг чинь ерөөсөө л бидний ухамсарын төвшинг бариад байна гэсэн үг шүү дээ. Тий, ерөөсөө хөгжүүлэхгүй нэг оюун ухааны ямар нэг юмар ингээд тийм материаллык юмар ингээд одоо ингээд сатаар болоод ч юм уу те ерөөсөө өөрийнхөө мөн чанарыг олж танин мэдэх боломжгүй тийм байдалд байлгаад байна гэсэн үг шүү дээ. Одоо нийтээр нь бидний одоо зүгээр энгийн жишээгээр аваад үзэхэд л бид нар нөгөө орсууд бидний түүхийг устгаж тийм ээ. Ухаантнуудыг ингээд устгаад байхгүй болгоод Чингис хаан гэдэг юмыг дурсаж ярих юм бол түүнийг нь шоронд ордог тийм ээ. Яг ийм зарчмаар ингэж бидний түүхийг ингээд мартагдуулсан байгаа шүү дээ. Гэвч бид нар өнөөдөр сэргээд буцаагаад үнийг олж мэдлээ шүү дээ. Орсууд бидний түүх соёлыг устгасан юм байна. Тэрийг байхгүй үгүй хийх гэж оролцсон юм байна. Яг тэрнтэй л адилхан зөөрлж хэлж байгаа шүү. Тий. Ер нь бол Old Empire Inter систем нь одоо хүртэл энэ гариг дээр байгаа гэж байгаа шүү дээ. Ер нь бол бүр устдчихаагүй. Old Empire-ийн дэлхий дээр авчираад тэрнтэй холбоотой санах гэсэн юм бүх зүйлсүүдийг энэ материалуудыг энэ үе шаттайгаар гипнотик аргаар устгаж исэн. Тэрийг цэвэрлж исэн. Тэрийг нь олж мэдсэн хүмүүсүүдийг энэ бүр устгаж исэн те. Дахин ингэж явсаар гад. Яг л тэдний мөнхийн айдас нь тэд нар хуучин дурсамжийг эргэж сэргэж шорон болгож хорьсон гэдгийг мэдхээс айсан тийм одоо асар их айдас үүдэг шүү дээ тий. Тэгээд магадгүй бидний хүч буцаас сэргэх юм бол бидний хувьд бол ямар болох вэ гэхээр миний бодлоор зүгээр судалснаар бол яг л эйрэлтэй адилхан бол. Эйрэл яадаг вөхөр бусдын бодлыг мэдж чаддаг. Тий. Бусдын бодлыг мэдж чадна, бусдыг мэдээлэл хүлээж авч чаддаг. Мөн асар олон мэдлгүүдтэй ямар мэдлгүүд вэ гэхээр техник, технологи хөгжил, дэвшил авч ирж чадах. Зүгээр энгийн нэг сүнсэнд бараг л дэлхий дээр агуу хөгжмийн зохиолч болж болно. Эсвэл агуу техникч болж чадна. Никола Тесла шиг те мундаг тоног төхөөрөмж хөгжиж авч ирж. Тэр нөгөө нэг айрал гэдэг сүнс харь орчлоо зү. Тэр чи өөрөө болохоор бол одоо юм шорон систем тийм гарал үүсэл байхгүй өөрөө яг сүнслэг мөн чанараараа одоо тийм харь төрөлзгөл шүү дээ. Тийм одоо хүн шиг одоо юм хоригдсан байдалтай биш сүнс болохоор яг хөө тэр чи цаг хугацааны үед аягүй тийм мөнх насалж байгаа шүү дээ. Одоо мөнх настай гэсэн үг шүү дээ тэр сүнс чи. Тийм болохоор тийм удаан оршиж байгаа болохоор тэр хугацаанд ямар ч тийм мэдлэг чадвар тийм боломжтой байхгүй тийм хөгжих боломжтой. Хөгжих хүснээрээ хөгжих боломжтой. Тэгээд тэр энэ янз бүрийн юм нэг далдын үлгэрийн юм шиг энэ чадварууд чинь сүнсний одоо өөрийнх нь л тэр мөн чанарын тэр чадварууд байгаа дээ шүү дээ. Одоо жишээ нь ихтэл одоо ингээл нэг юм гэгэрэлт хүрээл те хүн одоо гэгэрэлт хүрээл ойлголт байдаг шүү дээ. Тийм тэр болгон чинь ер нь бол боломжтой л гэсэн үг байхгүй. Тэрэнд харамсалтай нь бидний бие махбод хүрч чадахгүй. Тийм махан биеэр бол боломжгүй байхгүй тэр чинь. Махан биеэр сүнслэг хөгжлөөр бол харин боломжтой байхгүй юу? Тийм сүнслэг хөгжлөөр боломжтой. Гэтэл махан бие тэрийг туулаад ингээд яа гэхээр махан бие маань өөрөө эмзэг болчиход байгаа шүү. Бид нар одоо эзэмшиж байгаа бие махбод чинь айгүй тийм хэцүү өрөвдөлтөө бие махбод гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд асар олон төрлийн бие махбод байгаа. Бидний бие махбод ч хамгийн сул дорой гэдэг байгаа шүү дээ. Айгүй өрөвдөлтөө харийнх нь баг авдаггүй, хизээч авдаггүй. Тийм өрөвдөлтөө сул дорой бие махбодтой гэдэг байгаа шүү. Тэр нэг Old Empire-ийн тэр нэг систем нь ажиллаж байгаа болохоор тэр ингээд хүний нас багасч явсаар хагаад одоо ингээд 100 хүрэхгүй тийм болцсон гэж байгаа нас нь. Тэгээ тэр нь одоо ямар очиртай юм бэ гэх юм бол хүний насыг албаар багасгаж ийж тийм хэврэг болгож ийж одоо нөгөө нэг тэр сэрэлт нь одоо нөгөө нэг сэрэлтэндээ хүрч чадахгүй одоо хугацаанд усаад байгаа гэсэн үг шүү дээ. Тэр нь бол тий. Арай нэг 200 300 жил насдаг байх юм бол арай нэг илүү юм болоод мэдчих магадлалтай. Тийм болохоор албаар ингээд цаанаас нь тэр Old Empire-ийн тэр систем тэр юм тэрмээр нь ингээд зохион байгуулалтаар ингээд хүний насыг багасгах гэдэг. Тиймэрхүү
бас ажиллагаанууд бас байдаг гэж байна.